Тэртээ 1981 оны 3 дугаар сарын 20-нд Байконурын сансрын буудлаас Монголын иргэн гүр аргачаа Зөвлөлт холбоот улсын сансрын нисгэж Владимир Жанибковын хамтаар Союз 39 хүлгээр сансарт нисэж байсан түүхтэй билээ. Жанибков гүр аргачаа нар сансарт 7 хоног 20 цаг 42 минутыг өнгөрүүлж дэлхийг 124 удаа дорж их дэлхийдээ амжилттай газардаж байсан юм а. Өдгөө 31 жилийг ард орхиод байгаа юм а. Монгол улсын анхны сансрын нисгэгч Монгол улсын Баатар гүр аргачаа сансарт ниссэн дэлхийн 101 дэх хүн юм. Тиймдээч Монголын түүхэн нэгэхийн гэж хэлэгддэг юм а. Маргааш Монгол хүн сансарт нисний 31 жилийн ойг тохиогдвол үүнтэй холбогдуулан эрдэм шинжилгээний баг хурлыг өнөөдөр хэвлэлийн хүрээлэнд хийлээ. Тэгэхээр та бүхэн бол мэднэ одоо монголчуудын энэ 2 дахь мянганд дэлхийд нэрээ дурсгасан хэд хэдэн үйл явдлын нэг нь бол одоо монгол хүн сансарт ниссэн явдал. Одоо тэртээ 800 жилийн өмнө их богд эзэн Чингис хаан их Монгол улсыг байгуулж дэлхийн талыг эзэлсэн энэ Монголын их гүрнийг байгуулсан явдал бол түүхэнд тэмдэглэж үлдсэн бидний монголчуудын бахархах нэг зүйл. Нэгдсэн үндэсний байгууллагад гишүүн болж Монгол улс тусгай тогтнолоо олсон явдал бол бидний маргашгүй их түүхэн ололт. За тэгээд сансарт одоо дэлхийн улс төмнүүдийн мөрөөдөл болсон сансрын уудмыг инх тайвны зорилгоор ашиглах энд одоо иргэдээ нисгэх ийм их ирмэлзэл бүхий энэ улс орнуудын дотор Монгол улс багтаж өөрийнхөө сансрын нисгчийг нисгсэн дэлхийн 10 дахь орн болсон явдал бол одоо түүхэн ийм үйл явдал. Ийм учраас энийг бол бид байнга одоо тодорхой тэмдэглэж энэ ойгоороо тодорхой арга хэмжээ хийж зохион байгуул цаашдаа хийх ажлаа төлөвлөж явж явах юм учиртай. Монгол хүн сансарт нисний 31 жилийн ойтой дагагдсан бас нэгэн үйл явдал болж байгаа юм. Монголын сансар судлалын төвөнд үнэтэй хувь нэмрээ оруулсан сансар судлалын үндэсний комиссийн тэргүүн академич Ширэндүү гай Мэндесний 100 жилийн ой бас энэ үеэр давтаж байгаа юм а. Ой хүрээнд бүтээлээр нь бод гаргаж нэрэмжит гудамж байгуулахар болсон байна. Ер нь тэгээд Монгол улс бол анх өөрийнхөө иргэнийг сансарт нисгэснээр хууль эрх зүйн талаас авч үзвэл Монгол сансрын статустай орн болсон. Энэ бол ач холбогдлоор маш гүнзгий их том асуудал. Амжилт их байсан гэдгийг бол сая ярьсан. Бид нар эрдэм шинжилгээнийхэн энэ удаагийн хурлаар орчин үеийн сансар судлал ямар төвшөнд юу хийж улс ардын аж ахуй хүмүүст хүн төрлөختөнд юу өгч ямар ашигтай болж байна гэдгийг нэгдүгээр тодорхойлж гаргаад цаашдаа Монгол улс юу хийж болох вэ гэдгийг тал үрээс навч хэлэлцэх бас төлөвлөх ийм зорилготой байгаа. Сансар судлалын талаар манай улсад төрийн бодлого байх ёстой. Дэлхийн улс орнуудад сансар судлалын агентлаг байдаг. Манайх агентлаг байхгүй юм а гэхэд Эрдэнэтен судлаачдын баг бүрдүүл ерөнхий сайд нь ахалдаг байвал зүгээр байна хэмээн Монгол улсын анхны сансрын нисгэгч Монгол улсын Баатар гүр аргачаа тэрээр энэ үеэр хэлж байсан юм а. Жилүүрийн 3 дугаар сарын 22-нд Монгол хүн сансарт ниссэн өдөр гэж ингэж тэмдэглэдэг. За бид энэ одоо хойг тэмдэглэхдээ ихэнхдээ бид түүхэн ярьдаг. За 1981 оны 3 сарын 22-ны өдөр одоо ингээ сансарт нисээд ийм тийм болоо тэглээ инглээ туршил хийлээ гэд ингээд ярьдаг. За энэ жилээс эхлээд бол бид араа өнцгөө сарыг гэж одоо манай эрдэмтэд мэрэгжлийн хүмүүс шинжилгээ ухааны академи боловсрол шинжилгээ ухааны яамнаас бол одоо ийм чиглэл гаргасан. Ягаад гэвэл зэрэг бид ерөөсөө ирээдүйг харсан одоо Монгол улс юу хийх вэ цаашдаа одоо яах вэ? Бид ер нь бол баялаг уламжилтаа сайхан одоо тэр түүх уламжлалаа их ярьдаг. Тэрүүнийгээ одоо өргөжүүлэх, хөгжүүлэх, сэргээх талаар бол бас төдийлөн их юм хийчээгүй байгаа гэж би хувьдаа бас бодож явдаг юм а. Их л одоо баялаг сайхан түүхтэй амаг зөрөгтэй сайхан өвгдээд өстэй гэдгээр бид одоо 800 жил одоо бахархаж байна. Тийм ажлыг одоо бид орчин үеийн одоо энэ монголчууд, манай залуучууд өнөөдрийн Монгол улс хийх ёстой, бүтээх ёстой тэргээр нь одоо манай хойч үе бахарх ёстой. Тийм учраас түүхээ ярих бол нэг хэрэг. Ер нь бол одоо цаашдаа хийх бодлого чиглэлийн тодорхойлно гэдэг бол одоо хоёр дахь асуудал, чухал асуудал гэж ингэж бодож байгаа. Тэртех он жуулуудыг иргэн харахад Монгол улс сансарт хүн нисгсэн 20 дахь орон, задгаа сансар техник гаргаж дурсан 5 дахь орон болж байгааг энэ хэвлэлийн баг хурлаараа тэд онцлон хэлж байсан юм а. Ийм тэнхүү түүхэн үйл явдлыг яриад суух биш харин ажил хэрэг болгох сансар судлалыг хөгжүүлэх хэрэгтэй байгааг энэ дашрамд урдын хэлхэн зүүн хэрэг үзээ. Түүнчлэн сансрын нисгэх сансар судлалын тухай шинэ кино дуу бүтээх төсөөл боловсрол соёл шинжилгээ ухааны яамд яригдж байгаа бөгөөд энэ тал дээр боловсрол соёл шинжилгээ ухааны яам тодорхой ажлуудыг хийж эхлүүлэхээр болсон байна.